Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв гэдэг маань одоо Монгол улсын хэмжээнд бол авлага шигтлээ үндэсний төв бөгөөд соёлын тусламж үйлчлэгийн чанарыг бол тасралтгүй сайжруулах чиглэлээр болон нотлох суурилсан практикийг бол нэвтрүүлэх, судалгаа шилжилгээ инновацийг дэмжих чиглэлээр бол бодлогын болон хэрэгжлийн түвшинд бол манай их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв маань бол ажиллаж байгаа. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвс жил болгон зохион байгуулдаг их хүүхэд эрдэм судлал гэдэг энэ сайхан эрдэм шилжгээний хурал байдаг. Энэ жил 37 дахь жилдээ бол бид бол хурлаа хийж байгаа. Нислэгийн аль буусан байгуулагчдын 70 жилийн ойн хүрээнд бид өнөөдрийн эрдэм шилжгээний хурлыг зохион байгуулж байгаагаараа их онцлогтой байна. Совилогчгүй эмч бол сумгүй буутай адил гэдэг. Буугүй сумаар юу ч хийж чадахгүй тайлхан совилогчгүй эмч бол юу ч хийж чадахгүй. Тийм учраас энэ төвийн энэ Монголын эрүүл мэндийн системийн тулгын 3 чулуу нэг нь бол та бүхэн совилогч эмч эмнэлгийн ажилтан байна. Тийм учраас цаашдаа эмнэлгийн тусламж үйлчилгээ тэр дундаа эхчүүд, эмэгтэйчүүд, хүүхэд нараа эмнэлгийн тусламж үйлчилгээний гол хөдөлгөөх хүч нь бол та бүхэн байна. За их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд өнөөдрийн байдлаар 395 совилогч, 75 их баригч ажилладаг. За манай совилгын тусламж үйлчилгээнд бол шинэ технологи олныг нэвтрүүлж байгаа. Өөрөөр хэлбэл бид орчин үеийн совилгын их барихын энэ шинэ технологиудыг өөрийн төв дээрээ нэвтрүүлэхэд онцгой анхаардаг. Үүний нэг тод жишээ бол саяхан болсон манай зүрхний нээлттэй нис заслын арга аргачлал шинэ технологиг манай төв дээр нэвтрүүлэхэд манай онцгойн совилогч нар, манай эрчим дэмжлэгийн совилогч нар, манай одоо нис заслын совилогч нар оролцсон байж. За мөн эргэтэн шилжүүлэн суулгах буюу элэг бүр шилжүүлэн суулгах энэ технологиг нэвтрүүлэхэд манай совилогч нар бас онцгой байр сууриаг эзэлсэн юм байдаг. За мөн одоо манай их барихын тусламж үйлчилгээ дээрээс нь одоо энэ эрт нэраа эндэгдлийг бууруулахад манай төрөх өрөөний совилгын баг, нэрийн совилгын баг бол амжилттай сайн ажиллаж байна. Монголын хувьд авч үзэх юм бол Монголын совилогчид маань дэлхийн совилогчтой хөл нийлүүлэн ажиллаж байгаа. Яагаад гэвэл олон улсын хурлуудад оролцож байна. Дээрэс нь гадаад улсад маш олон совилогч маань эрдэм шинжилгээгээрээ суралцаад докторийн болон магистрийн зэрэг хамгаалаад их орондоо ажиллаж байгаа. Одоо энэ өдөр тавьж байгаа нөхшинтан ихтгэлийг харахад үнэхээр нотлохын цуурласан, дээрээс нь совилгын тусламжийг их хүүхдэд чанарын өндөр түвшинд үзүүлэхээр одоо бэлтгэгдсэн энэ сайхан ихтгэлийг тавьж байгаад бол баяртай байна. Манад бол одоо эргэтэн шилжүүлэх олон төрлийн хаалганууд одоо янз янзын хаалганууд ордог. Совилогч нар маань одоо гадагшин дотгошин одоо Хятад, Солонгос, Япон гэдэг Швейцар гэдэг ингээд манайхан совилогч нар бол гадагшин дотгош явж мэргэжлээ бол тодорхой хэмжээгээр бол дээрсүүлж одоо өнөөдрийнхээ энэ нийгэмдээ хөл зэрэгцэж та ажиллаж байгаа. Ер нь бол совилогч их баригч нар бол совилгын тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулахын тулд одоо нотлохын суурилсан совилгын тусламж үйлчилгээ, их барихын тусламж үйлчилгээг бол хөгжүүлэх шаардлагатай байдаг. Тэгэхээр энэ одоо тусламж үйлчилгээнд нэвтрүүлсэн шинэ технологи, инновац, туршлагаа одоо бусдад түгээн дэлгэрүүлэх зорилгоор одоо энэ мэдлэгээ хуваалцах зорилгоор одоо энэ хурлыг зохион байгуулж байгаа.